За сайн байцгаана уу? Өнөөдөр сүүдэртэй эмэгтэй ба эрэгтэйн талаар хамтдаа ярилцах болно. За сүүдэртэй эмэгтэйн шинж болон сүүдэртэй эрэгтэйн шинжийг удахгүй хэлье. Тэгээд ер нь яагаад сүүдэртэй болдгийг, сүүдрийн дараагийн шат нь юу вэ гэхээр ер нь бидний ерөөсөл хар ба цагаан тэгээд хар ба цагаан хараас цагаан руу тэмүүлж байгаа л ийм ерөөсөө төлөвүүд байдаг. Тэгэхээр сүүдэртэй байна гэдэг болвол ер нь бол амьдралынхаа буруу итгэл үнэмшлээр амьдарчихсан ухамсаргүй гэр одоо автомат жолоодлого гэх юм уу, тарихгүй ч гэх юм уу, сүнс нь арай сэрээгүй ч гэх юм уу, амьдралынхаа яг нөгөө эзэн нь болоогүй, яг хүний дуудлагаар, хүний амьдралаар, хүний өнгөнд өөрийн өнгөө олохын оронд хүний өнгөөр явахыг сүүдэртэй гэж бас хэлж болж байгаа. Тэгээ ер нь бол хар бараан яг энэ гэхдээ нэг тийм бас муухайч ойлголт биш л дээ. Яг хүний туулалтын даван туулах зүйлсийн нэг төгс цав цагаан тийм хүн бас их ховор шүү дээ. Тэгээ цагаан их ховор гэхдээ тийшээг бол тэмүүлэх нь зүйтэй. За тэгээд сүүдэртэй хүмүүсийн нэг юм нь ер нь дийлэнхтэй юм хохирогчийн сэтгүүтэй байдаг. Өөрөөс юм шалтгаалаагүй бусдаас болсон гэж үздэг. За тэгээ өөртөө итгэлгүй байдал байдаг. Их мэт яг ер нь хүүсийн нийт юуных нь хувьд бол нэг ийм. За эрэгтэйгийн хувьд ямар байдаг вэ гэхээр ёс зүйгүй, гин буруутай. Одоо жишээ нь юу ч хийсэн одоо юухтэй хүнээс далд байсан ч буруу зүйл одоо хийчтэй нүдний өмнөч бай далтч бай юу тэгэл нийтлэг нэг тийм байдаг штэ ёсны нүлүүгээрээ тодорхой болвол гэж бодож байна. Жамыг мэддэггүй, жамын хуулийг мэддэггүй, хүнийг гомдоож болдог гэж боддог гэх мэттэй. За сөргөлтөөч хоёр дахь нь. За ийм хүмүүс, эрэгтэй хүмүүс бас байдаг тий. Одоо ийм хэрэлцчих гээл тийм сөргөлтөөнд дуртай. За гурав дахь нь эрх мэдлээ уруулан ашигладаг. За эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хувьд эрэгтэй хүмүүс төр ийм төрөмгийн авирууд их гарч ивэл ер нь бол сүүдэртэй гэсэн үг. За дөрөв дэх нь угаасаа төрөмгий. За тав дахь нь удирдлагыг гартаа авах гэж үздэг. Одоо ийм хяндаг гэх юм уу? Өөрийнхөө бас байлгах гэж үздэг, хяндаг, контролддог. За сүүдэртэй эмэгтэйн хувьд ямар шинжүүд байдаг вэ гэхээр хохирогчийн дүртэй. Юм л болонгууд хохирогчийн дүртэй, гомдлон тойч гэдэг юм уу те. Ийм хүчгүй, сул дорой. За энэ болохоор бие махбодын хувьд хүчгүй сул дорой гэсэн үг биш, сэтгэл зүйн юм сул доройг хэлж байгаа. За манипуляц хийдэг гэдгийг ойлгож байгаа хэ, өөрийн одоо зөв болгох гэж, өөрийгөө дахин шүтүүлэх гэж, өөрийгөө оройн дээд мэт ийм авирыг гаргадаг болвол сүүдэртэй шинж байна гэсэн үг. За тэгээд хит эмзэг мэдрэмтгий одоо нэг үг хэлчихээр л айгу хүн дээр тусгаж аваад янз янзын авир гаргадаг тий. За тэгээд сэтгэл хөдлөлийн хяналт дутмаг байдаг байх нь сэтгэлээ удирдах чаддгүй. Ер нь тэгээд бас нэг талаараа юу штэ эмэгтэй хүн бас хитрхи тийм одоо уйламтгай, нялцсанхай яг байх үе байх чиг бас энэ хүний ингээд юм манипуляцныг арга болчдөг учраас тийм богино хугацаанд явж болох урт хугацаанд энэ бол улам л сүүдрээ улам хүчээр хөгжүүлж байгаа л өөр сүүдрийнхээ таллыг хүлэн зөвшөөрөхгүй байгааг нь л хэлбэр. За ийм байдаг байх нь сүүдэртэй эмэгтэй эсхээ ер нь мэдэж болох уу? Яаж ямар шинжүүд одоо илүү дэлгэрүүлж байдаг вэ гэдгийг бол ярилцъя. За энэ дээр
Нэг зүйл нь юу вэ гэхээр бэлгийн харилцааг сексийн илэрхийлэлд одоо ичдэг энийг сул талаа гэж үздэг бол танд сүдэртэй эмэгтэй энэ шинж байна гэсэн үг. За тэгээ бусдад итгэдэггүй, найдвараа алдсан, мэд мэдрэмжтэй байдаг одоо хүнд итгэх чадваргүй болчихсон. Тийм. Тэгээд амьдралдаа шархалсан зүрхтэй эр хүнийг амьдралдаа оруулдаг. Одоо тэгэл бас байдаг штэ. Яагаад ч юм ингээл тал болж битгүү хүмүүстэй ингээ учирсан хүмүүс байж идэг те. Тэр бол ерөөсөө өөрөө ангаалт маш их хийх хэрэгтэй гэсэн үг. Тэгэхгүй болохоор яг өөртөөгөө ижилхэн тийм сөрөг төлөвийн хүмүүсийг өөртөө татаад л байна л гэсэн үг л дээ одоо. За зүн совингоосоо тасарсан буюу зүн совингүй болсон гэдэг чинь зүн совингийн одоо боргоцоо болчихоо болон одоо бас эмэгтэйчүүдийн хүрд хувилхан хүрдэд орой хүрдийн төрөл хоорондоо хамааралтай гэж үздэг. Тэгэхээр бас зүн совин маань бас зүрхэн хүрдтэй хамааралтай. Ер нь зүн совин бүхэл хүрдтэй бол бас л хамааралтай. Яагаад тэгэхээр маш том ирээдүй зөгнөх харах чадвар тэгээд энэ маань маш чухал шинж ойлголт байгаа шүү. Тэгээд мөн тэнгэрлэг дээд хүчинд итгэдэггүй бол та сүдэртэй байх магадлал маш их өндөртэй шүү. Одоо анагаал явах шаардлагатай л гэсэн үг. За дотооддоо өөрийгөө батлах гэхээс илүү гадаадд гадагшаа хүнд өөрийгөө батлах гэж их хичээдэг, чармаадаг. Хамгийн дотоод батламж бол хүн бол өөртөө байдаг шүү дээ. Тэгэхээр энийг мэдэхгүй өөр хүнд, өөр эрэгтэйд, өөр юмсад өөрийгөө батлах гэж хичээдэг байх нэ. Энэ бол маш их чаргууцалтааны энергийг эмэгтэйнд бол өөрт нь л их авчирдаг. За тэгээд сүүдэр бол хар учраас маш их ядралтыг эмэгтэй хүнд бол авчирна. Хит их зүйлийг одоо энэ сая хэллээ шүү дээ. Манипуляц хийдэг, хит эмзэг, сул дорой, хүчгүй одоо сэтгэл зүйн хувьд ийм байх нь яадаг вэ гэхээр өдөр тутмын амьдралд ийм идэхгүй юу, ийм сул дорой тэнхээгүй байдлыг бас авчирдаг. Тэгэхээр танд эдгээр шинжүүд байвал эмэгтэй энергийн блокийг тайлах хэрэгтэй. Одоо нэгсэндээ ийм одоо юу гэх аавра хүрдэн одоо юу гэдэг ийм гэрлэн минь ийм жоохон юм булангартай ч юм уу те ийм саарл харагдаад байна шүү дээ. Тэрийг яг ямар шалтгаанаас болж ийн гэдгийг таньж мэдэх хэрэгтэй. Яг хоёр дээр 7 хүрдний тусад нь ингээ ажиллагч гэдэг юм уу маш олон сүнсний болон ийм энергийн эмчилгээ заслууд бол байдаг. Гэтэ энэ удаа би та бүхэндээ асуултаар өөрийгөө блокийг тайлах, хүрдний асуудлаа анзаарах талаар бол ярина. Маш олон аргууд байдаг шүү. Заслын газрууд бас их байдаг. Тэ. За. Хамгийн гол зүйл бол сүдэртэй эсгээ хүлээн зөвшөөрөөд яг энэ буруу итгэл үнэмшил далд ухамсарын одоо шинжлэх буюу тархиа ингэж програмчлах гэдэг нь маш чухал. За тэгээд өөрийнхөө нэгэнт саваа хосолцсон учраас саваа дүүргэх ажлууд гэдэг ерөөсө хоёр процесс, хоёр үе шаттай л гэд ойлгочих болно. За блоклогдсон буюу одоо өөрийн шархалсан хэсгийг эхлээд олох хэрэгтэй. Яг альнаас болчих уу, юунаас болчих уу гэдгийг. За би нэг 5 6 7 за нэг 10 шинжээ хэлье. Тэгээд эндээс та нарт маань ингээд санал нэгдэж байгаа зүйл байна уу? Бас дотроо нэг бодоод аваарай. Эмэгтэйлэг байх нь сул дорой гэж боддог. Тэг яг үндэ хэлэхэд надад бас яг ийм ойлголт оюутан байхад бол байсан. Сүүлийн үе
саяхнаас эмэгтэйлээ байх нь өөрөө хүч юм байна гэдгийг ойлгосноос бусдаар үед эмэгтэй хүн ер хүчгүй юм байна. Сул дорой юм байна гэж боддог гэсэн энэ бас маш том буруу ойлголт байсан мэлээ. Эрэгтэйлэг юм уу хүчтэй зан чанар намайг илүү хүчрэхэг болгодог. Та энэ нөгөө амьд үлдэх тестостероно ашиглахыг л хилээд л байгаа гэсэн үг л дээ. Эмэгтэй хүнд өөрт нь маш их тийм нөгөө авиас билэг өвдөс ухаан мэдрэмж, урлаг, гойц сууж гэх юм тийм зөөлөн чанарын маш их зүйлүүд байдаг. Тэрийг үүсгээд эсрэгээрээ эрэгтэйлэг зан чанарыг илүүд үзэж байвал танд эдгээр шинж чанар одоо сүүдэртийн шинж чанар байна гэсэн үг. За зүүн совингоос илүү логикийг хүлээн зөвшөөрж байвал танд бас энэ шинж байна гэсэн үг. За тэгээд би хангалттай амарч тайван байж чаддаггүй гэж бодж байвал бас анхаарах нь байна. Тэгээд энэ бас их нийтлэг ойлголттой зовлон бэрхшээл надад зохидог. Одоо зовлон дуртайч гэх юм уу одоо уул нь бол заавал бас хүн зовох гэдэг шаардлага уул нь байхгүй. Заавал туулж ингэх гэдэг шаардлага. Тэгтэл зовлон бэрхшээлээр хүчрэхэгждэг гэдэг зүйл маань илүү эрэгтэй хүнд яригдах асуудал байгаа. Тэгэхээр эмэгтэй хүн заавал бас ингээ юм зовох гэдэг шаардлага бас байхгүй. За тэгээ би мэдрэмж муутай. Одоо сүүлийн үед эмэгтэйчүүд бас их ингэж л эргэн тойронг бас ингэж ярьж л байна. Би мэдрэмж муутай, мэдрэмжгүй тэр гэл те. Энэ бол өөрийгөө та юу гэж дүгнэн яг тэрэн рүүгээ л угаасаа явна л гэсэн. За тэгээ надад эрчүүдийн сэтгэл хэрэгтэй, эрчүүдийн анхаарал хэрэгтэй гэж боддог бол анхаарах нь байна. За би бүтээлч биш гэж боддог бол бас анхаарах нь байна. За тэгээд надад тийм бурханлаг, тийм тэнгэрлэг эмэгтэйлэг найзад байхгүй гэж боддог бол бас анхаарах нь байна. Тэгээ хүлээж авахаас илүү өгөхийг илүүд үздэг бол бас анхаарах нь байна. За энэ дээр ер нь ихэнх саяын энэ зүйлүүдийг сонсохоор бас сүүтрийн шинж чанарууд ер нь бол байгааз. Тэгэхээр маш олон аргуудаар эдгээрийг бол засаж бол сайжруулж болно. За засаж сайжруулахын тулд энгийн аргууд бол бас байна. Одоо үг ашиглаж, affirmation ашиглаж, affirmation-ууд ашиглаж бол одоо засал гэх юм уу шинэ програмчлалыг тархиндаа ингэ суулгаж болно. Одоо жишээ нь манай энэ e-book-ын дээр бол байгаа л та affirmation-уудыг би хайрыг хүртэх хэрэгтэй. Би хайрыг хүртэх хэрэгтэй. Миний эмэгтэйлэг байдал намайг илүү хүчрэхэг болгодог. Одоо эмэгтэйлэг байдлаа эмэгтэйгээ хүлээн зөвшөөрөх нь шүү дээ. Сэтгэгдэл төрүүлэх ёстой цорын ганц хүн бол би өөрөө. Одоо саях дээр бол эсрэгээрээ бол эрэгтэй хүмүүс сэтгэгдэл төрүүлэх гэж хичээдэг байсан шүү дээ. Тэгвэл одоо болохоор миний батламж бол би сэтгэгдэл төрүүлэх ёстой хүн нь өөр хүн биш ээ. Би өөртөө ийм итгэлтэй хин нэгэнд батлах шаардлага байхгүй. Би өөрийгөө дотооддоо батлахад болно гэсэн үг. За би бусдаар хайр талархал бэлэг авах хэрэгтэй. Бусдаас авах эрх надад байгаа. Энэ хүмүүсийн дунд байдаг маш том блокуудын нэг. За сүүлийн 2-3 жил бол бас олон нийтэд ийм группүүдэд бас их бяцлаглалын хичээл ер нь бол сүүлийн 1 жил ороогүй мó. Тэрнээс өмнө 2-3 жил бол хүмүүс тийм групп терапи, групп бяцлал ордог байсан. Тэгэхэд авах өгөхийн бяцлал гэж байдаг. Тэрэн дээр хүмүүс их сонио. Ялангуяа эмэгтэйчүүд авч чаддгүй, харь эсрэгээрээ өгдөг. Энэ хичнээн эмэгтэй хүний байгалийн өгөх гэдэг ийм натурал чанар байгаа хэдий ч эмэгтэйчүүд авах эрхийг өөртөө өгөх нь зүйтэй. За хэдийгээр хичнээн ялцч үр эмэгтэй хүний өөрийнх нь бас шинж байна л та. Тэгтээ авч сурах хэрэгтэй. Гэх мэтчлэн маш олон юм аффирмашнууд байгаа. За тэгээд тэмдэглэл хөтлөх арга гэж
бас байгаа. Одоо жишээ нь надад ямар зан чанар байгаасаа гэж хүсдэг вэ гэж саяхан энэ сул талуудтай зүйлүүд таниад авсан бол болгох зүйлүүд давуу талуудаа бичээд өөрийн хүсэмжит дүрийг одоо гаргаж ирээд ямар ихтгэл өрөмжлөлтөд яаж байх вэ? Ямар хэсгээ яаж сайжруулах вэ гэдэг зүйлүүдийг өөрөөсөө бол асууж болно. Тэр нь л өөрийгөө сайжруулах төлөвлөх юм уу та? За эндээс нэг сонирхолтой зүйл. Ингээд өндөрлөлийн part 2 хэсгээ биш ээ. Энэ юу чинь part 2 болчихж байгаа. Part 3 дээрээ одоо яг энэ сүүдэртэй эмэгтэйн шинжийг эмэгтэйгээ устгах, засах, залруулах зүйлсийг ярилцъя. Тэгээд энэ удаагийн бичлэгийг ингээд өндөрлөе. Тэгээд part 3 руугаа ороорой.